Монгол түмний зүрх сэтгэлд их эзэн Чингис хааны дүрээр амьлан хоногшсон өвөр Монголын өөртөө засах орны бахархал жүжигчин Батөржийн Баасанжувыг хүрж байна. Тавтай морил. Бидний урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. Би бас айн суус үзэгчдтэйгээ танилцаад ярилцаа явсандаа би бас баярлж байна. Тэгээд монголчууд таныг Чингис хааны дүрээр нэг хайрж хүндэлдэг. Мэдээж олон улсад, олон оронд одоо Чингис хааны дүрүүдийг хийжсэн. Гэхдээ бидний хамгийн их зүрхэнд хоногшиж одоо хамгийн их дуртай хэв монголчуудыг хамгийн их хүлээмж төрүүлсэн одоо Чингис хааныг бүтээсэн чинь маш их баярлаж явдаг. Тэгэхээр жүжиг Баасанжуугийнхээс илүүтэйгээр хүмүүс Чингис хаан гэдэг дүрээр чи их хайрлаж хүлээж авдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ? Ер нь би энэ Чингис хааны хинавны зохиолыг авсан найруулагч надад хэлсэн. Бид одоо олон хэдэн тоглогчийг сунган адаг дээрээ чамайг сунгасан байна. Тэгээд надад хинавны зохиолыг өгсөн байхгүй юу? Тэгээд тэр өдрөөс аваад миний бодол болсаар одоо би чи юуж боддог нэг Монгол хинавын тоглогч энэ насандаа эзэн хаан Чингисийг тоглоно гэдэг чинь энэ амар үгүй гэж би бодоод дотроо баярлж явдаг байхгүй юу? Таныг сонсон дүрээсээ гарч чадахгүй амар удсан гэж сонсч танаа гэргийгээс тийг сонсч байсан. Тийм. Би одоо Чингис хааны тоглож бараа та 1 жил тоглолоо. Энэ дэгд дотор нь орчихсон болоод амьдрал дээр болохын заримдаа одоо тийм нэг янз гараад байна. Одоо хаж ирсэн сараа гэнтхэн босоод игээд ирэхэд одоо саягаад одоо хурдан хаалаа би гарнах юм нэг дотороос юм гараад байна. Тэгээд манай авгаа исчээ чи Чингис хаанаа тоглоо барчсан одоо гэж. Хэлдэг байхгүй. Тэгээд биш би аваар ийгсэн биш одоо би 1 жил одоо Чингис хаанаа тоглоод игээд сэтгэл санаанд нь орчихсон байхгүй юу гэдэг. Тэгээд өөрнөх хинав тоглоод тэгээд 23 сарын дараа тэгээд тэр хүмүүн хаяансанд нороо игээд барчихсан. Тэргээ бас жоо. Арсан. Би тэгтээ та 40 настайдаа их нартайгаа танилцж исэн. Гэргийтэйгээ танилцж исэн сонсон. Тэгээд энэ бол та хоёрын зураг байна. Энэ хантайгаа танилцж исэн түүхээсээ бас хуваалцвал яаж танилцж исэн бэ та? Одоо энэ авгааг бол одоо тэр нэг миний нэг сайн найз манай энэ авгаанаа тэр юу болдгийг ахан болдгийг. Тэр намайг өсчөө очи одоо дөж хурлаа хурдан гэрэн бол одоо чи одоо өвөр Монголд тэр үедээ Чингис хааны тоглохоос өмнө би 10 хэдэн хинавна гол тоглогч болсон. Одоо баахан нэртэй боллоо. Одоо болсон одоо биш багод байж. Тэгээд одоо бас одоо эврэн санаа нь одоо гэр болж болно гэж хурлаа. Одоо ачруур тавала гэрэг амтласаа хийгээ хинавнаад бас багсаа амжилттай байна гэж бодоод одоо аваагаа тоосон байхгүй. Тоосон байхгүй. Тэр доосаар авааг би сонсчихсан. Манай аваа бол манай тантай бол баахан нэртэй дуучин байсан. Дуу гоё дуулдаг. Тэгээд би одоо хэлжтэй араадаар бол одоо энэ дуугийн сонсоод ямар сайхан гоё дуулдаг юм гэдэг. Гэтэл одоо би хүмтаа нуулзаагүй. Тэр өдөр ахын дагуулж ирээд натаа танилцуулаад игээд тэгээд би ицхнаа ясаа гоё аваа. Энийг тоогоод одоо гэтэл бас нас дээр болчихоо бахан ичээд юм дотроо нэг тоосон. Тэр одоо надаа нэг шудрах болноохон болно гэнэ. Хэлхэн хэлнэ гэдэг л явдаг хүн байхгүй. Тахна энэ намайг хөөгээд биесээ дотроо баярлаа тавгаа. Тэгээд доктор одоо яг гэр болоод ачруур тавала яг сайхан амьдраа явсан.
Би бас нэг таныг монголчууд болвол Чингис хаан киногаар маш сайн мэднэ. Гэхдээ бүгд найрамд хятад ард улсад болвол Гуаньюгийн дүрээр их сайн мэднэ. Улаан хавцал гэж одоо юм түүхэн байлдаанд одоо том дүрийг болвол та ингээд бүтээсэн. Тэгэхээр юм хоёр том одоо улсын хүмүүсийг зүрх сэтгэлийг татаж тийг хайрлагдана гэдэг бол бас том хувь тавилан юм санагч. Би одоо танд тэр бичлэгийг үзүүлье. Таны бас амар одоо үнэхээр одоо алдартай дүр, алдартай хэсэг энэ бол бүгд найрамд хятад улсын үзэгчдийн хамгийн хайртай хэсэг гэдэг. 尸横越野，这活着的呀，全被我们打跑了。这儿还有一个在负隅顽抗呢。 Тэгээд таныг яг энэ хэсгийг бид нар дахиад үзүүлж болох уу гэж яг Гонёгийн яг энэ хэсгийг жижигхэн хэсгийг. Божиг сурчаасан болоо да. Энийг холгаар одоо хөнгөн. Энийг сурахтаа их хурдан. Зарим тоглогчдын одоо бол нэг гараг сурна би ч нэг хоёр өдөртөр сураад одоо бүр тэр явж юм. Юу тоглоо би тэр уус сахалтаа гом байхгүй тэр сахлаа наваад. Юу тэр танд монтог баатар хүн байхгүй юу. Тэгээд тэр дараа нэг ихсаар 2-3 хүн чавцаа хийчихэн. Тэгээд сахлаа наваад. Нэгсээр одоо тэр ардаас ирсэн тэр дайсууд байхгүй юу. Энэ ширээг нүдээ хороо цухраа явчихдаг. Тийм их баатар гэж байдаг. Одоо энэ үлгүүдээр 10 яардаг. Аюу хүмүүс бол одоо хүртэл ихэдхэн бүр дахиад явдаг. Энэ одоо ямар их нэ одоо бурхан шингэнэ хувийн компани юу их буудал юу төсөн тэр гэр дотор нь бүр энэ гуаньюгсэн комик тагт. Яаж энийг тахихна хэдхэндээ ясаар энэ одоо Монгол олдог бурхан гэж ийгээ тагдаг байхгүй. Мөнгө олдог бурхан чинь садагцаа. Гуаньюг садагцаа. Энэ үед таны баг охин төржсэн гэсэн тий? Тийм. Би одоо миний Чингис хааныг тоглох үедээ миний их охин зулаага тэнцэр байна. Тэрийг авсаа. Энэхнээ гойё энийг тоглох үедээ яг би одоо гадна тоглож байхдаа миний бага охин намхан гэдэг. Тэгээд энэ хоёр их том хинавэ тоглоод энэ үедээ би хоёр сайхан дээдээс заяасан хоёр сайхан охин тагаад игээ баярлаа явдаг. Яах болсон юм асууя гэдэг. Тийм баасан готоогоо ингээд энэ нэвтрүүлгийн тахивд уулзж байгаад их гоё байна, баяртай байна. Би харахгүй л их эзэн Чингис хаан маань одоо ингээд морилоод ороод ирсэн юм шиг сэтгэл төрж байна. Танд уртнаас удаан жаргалыг хүсэн өрөөё. Би өөрөө жүжигчин хүн болооч тэр юм уу саваагүй зангаас ингээд танаас нэг асуулт асууя гэж бодож байна л да. Яагаад гэх юм бол Чингис хааны тухай кинонууд бүгд бол амжилттай болж исэн түүхүүд байхгүй. За зарим 100 яриач байж магадгүй те. Чингис хааны тухай кино хийхэд зарим нь их хүнд байдалд орсон ч гэдэг юм уу те. Жишээ нь Америкийн хийсэн Чингис хааны тухай кино бол одоо жишээ нь маш олон жүжигчид нь бурхны орон руу явсан жижиг юм уу те. За эсвэл одоо ер нь ингээд хүмүүсийн нэг юм хий хардталтанд өртсөн сонь түүхүүд ингээд энэ дотроос бол хамгийн их үзэгчдэд дэлхийн үзэгчдэд хүлээн зөвшөөрөгч үнэхээр Чингис хааныг ийм л хүн байсан болов уу гэдэг дүр нь бол таны бүтээсэн тэр гайхалтай Чингис хааны дүр юм аа. Тэгээд ер нь энэ дүрийг одоо анх сонсоод та сэтгэл дотроо яаж хүлээж авсан бэ? Жишээ нь их хүн дээр хүлээж авсан уу? Эсвэл баярлж хүлээж авсан уу? Эсвэл ямар нэгэн төгшүүр танд мэдрэгдсэн үү? Энэ талаар ярьж өгөөч. Намайг сунгаад одоо намайг
Чингис хааны тоглоулнаагаад игээ тогтчлаагаад энэ чимээг сонсоод эдс Бээжингээс орооно 8 цагт над удас ирсэн. За бидээс одоо хэдэн талаар чиний хинаа минаа үзээд чамаар одоо Чингис хааныг тоглоулахаар тогтсоо гэсэн энэ чимээг сонсоод би нэг ороо унцсан. Энэ чим амаргүй шүү тэр одоо нэг тоглогч одоо нэг насандаа одоо эзэн хаан Чингисийг тоглоулна. Энэ чимээ ч одоо ямар сайхан чимээ. Гэтэл нэг талаараа дараас их хүнд байна. Тавтаг ихэлсэн чинь гадаадын хүмүүсд бас Чингисийг тоглож байгаа, дотоодын хүмүүсд бас тоглож байгаа. Одоо ийм хүнд энэ компаунд аа их зоос гаргасан байхгүй юу? Эцэсээ найрлагч одоо намайг сунгаад чи чиднэ чи болно. Чи одоо зөрөгтэй явгаа хэлж тавгаас л одоо миний дотор дараас их хүнд байна. Би одоо яг хэнэвээ тоглож хаад тэр өөр хүмүүсүүд дураагаа тавьдстай адил тоглосоор яг хэнэвнэ чинэрэн дор болчихно. Заавал одоо бинакан самдаг хүмүүсүүдийн ярьдаг Чингис хаан ямар их агуу энийг мэдүүлэх ёстой. Энэ талаараа их догшин байна. Тэл талаараа сэтгэл нэг аав шиг ачирээр садан төрөл ах түүнэртэй юм сайхан хайртай ээжтэй юм сайхан энийг бол мэдүүлдэг ёстой байхгүй юу? Хоосыг данхигаа мөрөнд нэгэдасар бас бохгүй. Тэгээд би бол одоо юургээ авчихад нэг ороо унцсангүй таньдаа нэг бодоод тэгээд мангадраас нь аваад одоо өдөртөө юздгүй ном. Одоо ямар номсоор гадаадын бай явснаа байна. Эцэс Чингис хааны яаж бичсэн. Одоо энэ Чингис хаан төвөгтөр ямар хөвгсөө энийг одоо танилцсан ном 10 байна. Таньдаас нь үзээ дотор царх дотроо оруулаад одоо энэ номыг сонсоод бидэн чи шингэншта. Анаа Чингис хаан ийм агуу их хүн байдаг бай. Тэгээд тэр өдрөөс нэглээд одоо энэ Чингис хааныг сайхан тоглохын тулд өдөртөө боддог санддаг бүр юм болчихсон. Тэгээд нэг жил одоо игээд байсан хүчээр гаргаад байсан сэтгэл санаа гаргаад Чингис хааныг тоглоод одоо игээд дахиад одоо тэгээд тоглоо гаргасан сороо бас айж одоо манай монголчууд үзэх хөлөөж авна уу юу. Тэгээд яг хэнэ тоглож барсан сороо дороо тавьсангүй бас хэдэн жил игээд тавьж яасан байна. Яг хэдэн жил би одоо их зовоо ягаад тавьдгүй юм. Миний тоглосон болохгүй байна нэгээд их бодоод ийгээ дахиад одоо эцсийн хүмүүсд олон болоод над чимээ ирээд Чингис хааны амил үлсэн байна. Чи одоо миний сэтгэл санаа дотор байсан Чингис хаан чиний тоглосон хинавтай адилгч бодж анагсан юм сайхан. Энэ сайхан чимээг сонсоод одоо миний сэтгэл санаа тэгээ амарсан байхгүй юу. Гайхалтай баяр хүргэе. Тэгээ таныг жүжигчин хүмүүс тэгээд октод чинь бас урлагт дуртай гэж би сонссон. Тэгээ таныг ингээд дүрээ гаргахаар чинь октод чинь дөөрөөд гэсэн. Энэ бол таны баг. Тэр зургуул тэр миний тэр баг охин. Тэр багаа хөө тэр 3-4 настай байна уу миний тоглосон хинавээс тэжээс наадам хийгээд за аач тэр хинаа тэр яадав нах манд. Тэр нэг намаа дураагаад одоо bütüsü баярлуулаа нэлээ явдаг тэр. Тэгээд намаа Тут нот нэрэ урлагийн авиасигийн дөрөгээд урлагийн сургууль сурдагсан. Би гэхдээ таныг Монголд амьдрахаар ирсэн гэж сонссон хүмүүс одоо тийм сенсацлаад одоо шуугаадсан. Тийм биш. Би одоо Монголд ирээд байдаг юм бол одоо миний баг охин Монголын сургуульд байна. Тэгээд одоо ийм настай болчихоо баг охиноо санахна. Энэ эзэн гэдэг ирээд байдаг байхгүй юу. Бас нэгэн бол одоо би зуны цагт Монголд ирэх дуртай. Энэ газрын тэр уул ус агаарыг аваад Тэгэхээр хөдөөний хүмүүстэй ярилцаад хэдийгээр зарим үг нь адилгүй болох шиг их үгэн бүр адилхан шүү дээ амьдрал. Миний аав ээж бас Монгол. Тэгээд эдгээр сэтгэл санаа их үүжрээд сэтгэл санаа бол их сайхан нэгээд явдаг. Тэгдэгдээ би зуны үед бол Монгол улсад их ирэх дуртай байдаг. Баярлалаа. Өдөр
бүрдсэн маш их баярлалаа. Өнөөдөр хятад улсын өвөр Монголын урд тас хоорны жүжигчин Баасанжоо.